Сайн байцгаана уу? Чадан цагийн мэн сайтаас бэлтгэн хүргэж байгаа Premiere-ийн цуврал хичээлийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр хамгийн чухал зүйл болох бид нар оруулж ирсэн монтажн дээр keyframe ашиглаад хэрхэн хөдөлгөөнд оруулах вэ гэдгийг та бүхэндээ зааж өгөхөөр шийдлээ. Тэгээд ингийн тулд биднэрт keyframe гэдэг зүйлийн тухай ойлголт байх хэрэгтэй. Оруулсан зураг, дүрс, текст бүх зүйл маань өөр ингэсэн хөдөлгөөнд орох боломжтой байгаа. Тэгээд ингийн тулд бид нар нэгдүгээрт тухайн дүрсээ идэвхжүүлэхэд энэ effect control зэс маань гарч ирнэ. Effect control зэс маань ерөнхийдөө бидний хамгийн чухал зэс гэж ойлгож байна. Ягаад гэхээр бид нар энэ дээр тухайн зурагныхаа, тухайн дүрснийхаа том жижиг хөдөлгөөнийг ерөнхийдөө эндээс удирдна. Эффектийг хийсэн эффектээ бас effect control дотроос удирдна гэсэн үг байгаа. Тэгэхээр эндээс бид нар юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ цагны зурагтай энэ цаг бид нар магадгүй ингээд текстийг хөдөлгөж болно. Ямар ч энэ цагийг идэвхжүүлээгүй байхдаа жишээ нь байршлын тодорхой болгоод ингээд ийш тийш нь хөдөлгөж болно. За жишээ нь энэ болгоо position гэдэг болохоор энэ хажуу тишээ, хоёр тишээгээ болно. Энд болохоор дэшээ доошоо ингээд ийм хөдөлгөөнийг ашиглаж хийж болно. Энэ scale гэсэн хэсэг дээр болохоор дүрсийг тухайн объектыг томруулах, жижигрүүлэх ерөнхий хэмжээ байгаа. Rotation дээр бид нар нэг харж байгаа. Rotation бол ингээд тэнхилгийнхэн дагуу энэ гол тэнхлэг байна. Энийг магадгүй энд тавьчих. За тэгээд rotation янгууд энэ гол тэнхилгийн дагуу тухайн текст, фото юу гэдэг дээр хөдөлгөхийг хүсэж байгаа зүйлийг маань ингэж хөдөлгөж өгд юм аа. За дараа өөр энэ anchor point бол энэ саяны юм байна. Энд хөдөлж байгааг энэ тоог анзаараарай. Энэ anchor point энэ тоог өөрчлөхөд эднэр эргэж जैन тийм. Энэ opacity гэсэн болохоор тухайн видеоны, зурагны бидний харуулахыг хүсэж байгаа тэр объектын тодрол гэх юм уу тод харагдах уу, хүн харагдах уу, харагдахгүй байх уу, харагдахгүй байж байгаа харагдах ёстой юу гэх мэтчлэн эдгээрийг эндээс тохируулж болдог. За энэ бол Photoshop-тай адилхан. За бид нар энд ингээд тохиргоогоор энд өөрчилсөн тохиргоогоор тухайн текст, зураг, график маань ингээд өөрчлөгдөх байгаа. За энийг бид нар магадгүй буруу хийсэн бол энэ артлын энийг юм сум шиг юмнуудыг дарчхад эргээд яг анхны хэвлэлбэртээ орох байгаа. За эсвэл саяных бол бүх тохиргоог нь ингээд хэвийг хэмжээнд нь оруулчлаа. Жишээ нь зөвхөн би position-ыг буцааж хэвэнд нь оруулъя гэж бодож ивэл энэ яг артлалт нь ингээд дараад иж болно гэсэн үг байгаа. За ингээд эхний ерөнхий ойлголтыг бол ойлгоцсон. За ингээд текстийг бид нар өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр ингээд график өгөөд энэ effect controller янзлаа. Энэ keyframe-ыг бид нар хоёр үндсэн аргаар ашиглаж болно. Нэгдүгээрх нь болохоор энэ effect controller-ыг бид нар янзлж болно. Хоёрдугаарх нь болохоор бид нар энэ mouse дүрсэн дээр байгаа энэ зураасаар бид нар тухайн дүрсийг opacity-г ингээд тодорхой болгоод эсвэл ингээд нэмж хасаад гих мэтчлэнгээр ингээд янзлах боломжтой байгаа. За эхний ээлжинд энэ keyframe-ыг хэдийгээр ингээд хөдөлгсөн ч бид нар энэ дээр хөдөлгөөнд зүгээр л байршлыг өөрчилснөөс биш яг энэ хөдөлгөөнийг бол оруулж чадахгүй байгаа. Тэгэхин тулд энэ хөдөлгөөнийг оруулахын тулд эхлээд биднэрт энэ цаг байгааз энэ цаг шиг энэ нэг бүрг юмн дээр дараад эхлэлийн цэгийг бид нэр тавьж өгнө. За жишээ нь ингээд дараагийн энэ хүртэл явахын тулд энэ би түрүүн тайлбарласан хажуу тийш явдаг руу за англиэр за дараагийн дээр нь дэш явъя. За энэ хэсгийг ингээд явууллаа. За дараагийн хэсгээр хажуу тийш явуулъя. За эхний keyframe тавьсан байхад дараагийн keyframe-ууд бол автоматар тавигдаа явцдаг. За ингээд дараагийнх дээр нь энэ чинь доошлох хэрэгтэй тийм. За ингээд буцаад байрандаа ирье. За одоо энэ хэсгийг хэдүүлээ тоглуулж үзье. За энэ бол маш хурдан байна. Тэгэхээр бид нар хоорондын зайгаар нь
Энэ keyframe-ийнхаа хоорондын зайгаар нь тухайн одоо текст хурдан явж гин үү, удаан явах уу гэдгийг тодорхойлох байгаа. За ингээд харцгаая. Түрүү маш хурдан мессеж гэлцээд алга болсон. За одоо жишээ нь ингүүл яаж гин. За гэх мэтчлэн энэ keyframe-ээр бид нэр яаж текстийг яаж ч өөрчилж болно. За магадгүй энэ дундаас яг энэ хэсгээсээ бид нэр текстийн маань одоо уусаад алга болж болно. Тэхийн тулд бид нэр opacity-гаа төвчүүлнэ. Opacity-гийн keyframe энд байж байна. За энэ opacity-г 0 болгоч. За байхгүй. Уул шугамдаа бол энэ хүртэл яваад идэг. Гэтэл opacity-гаар нь за тэгвэл keyframe-ийг тэмдэглэж агаад 100 болгоч. За энэ дунд аялж байгааг та харсан бах. Энэ хэсэг дээр ингээд бүдгрээд гараад ирж байна. За энэ keyframe-ийг ерөнхийдөө зураг оруулж Premiere дээр ажиллаж болох бүхэл файлууд дээр ашиглах боломжтой. Зураг, текст гэх мэтчлэн бүгдэн дээр нь ашиглах боломжтой байгаа. Ер нь энэ keyframe-ээр энэ effect controller Premiere дээрх бүх график, бүх текст, бүх эвлүүлэг монтаж хийгддэм маа гэж хэлэхэд бас нэг хол зүрхгүй баг. За тэгээ өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараараа бүгдээрээ бас илүү сонирхолтой хичээлийг үзэх болно. За тэгээд мөн бидний видеог бас үзээрэй, subscribe дараарай. Тэгээ илүү сонирхолтой бичлэгүүдийг бас хүлээж авах боломжтой шүү. За ингээд дараагийн дугаараар уулзлаа, баяртай.